2016 оноос 2025 оны хооронд гамшигаас хамгаалах онцгой байдлын газарт 25 төсөл төр 70.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Улаанбаатар хотод 50 тэрбумын гал унтрах аврах баг барьсан. Бусд нь 11 аймагт 20 тэрбум төгрөгөөр. Гэтэл энэ хугацаанд 220 ширхэг соёлын төвийг 695 тэрбум төгрөгөөр. Төрийн үйлчлэгээний барилга байгууламж 216 ширхэг төслийг 765 тэрбум төгрөгөөр. Ингээд нийтдээ 400 орчим төслийг 1.5 их найдварыг санхүүжилсэн байна. Гэтэл онцгой байдлын ерөнхий газарт 10 жилийн хугацаанд 70.5 тэрбум төгрөг. Хамгийн ихээр галт төмөр гардаг Сүхбаатар Дорнод аймагт 10 жилийн хугацаанд 2024-д нэг төрлийн хөрөнгө оруулалт хийгдэг. Хинтээ аймагт 868 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ 3 аймгийн бүсчилж үзсэн бол. Саяхандаа 5 сард Сэлэнг аймагт галт төмөр гараад Дархан, Орхон, Булхан гээд ойр хавийнхаа аймагудаас нь аврагч нар нь дуудагдаад хүч хүрэхгүй програм машинаар хоног алдаа очиход сайд нар нь нислэг тэргийн унж явал булганд байжсэн тохиолж гарсан. Бүсийн уулзалт хийсэн гэдэг. Уг нь бол энэ нислэг тэрэг чинь Францаас онцгой байдлын албан дээр зарцуулалт хэрэглээрээгээд өгсөн юм байлээ шүү дээ. Сайд нар нисчих хооронд програмаар аврагчаар програмаар явж байгаа аврагч нараа нислэг тэргээрээ зөв боломж байсан. Энэ бол сэтгэл тутсан ажил. За ингээд нэг хэдэн асуулт байна. Ер нь яг 90 хайхад зориулсан одоо хүн төрлөө гэхэд сая одоо бага насны хүүхд төрлөө одоо ч нэг эмэгтэй төрсэн байна. 90 хайхад зориулсан ер нь дулаан мэдэрдэг дороо онцгой байдлын ерөнхий газар хичнээн ширхэг. Хамгийн сүүлд хэдийг авсан хөрөнгө оруулалт хийсэн. Шинээр авах төсөв байгаа юу? За ингээд Монгол Улсын ерөнхийлөгч 1 тэрбум модыг сайхан санаачлаг гаргадаг. Эргээд одоо байгаа ой савн галт төмөрт өртдөг, хортон шавжид идэгдэг. Ингээд нийт ой сав чи хэдэн хүн одоо идэгчээд байгаа. Гэтэл агаараас гал унтраах, агаараас хор заацах ийм одоо дрон нислэг төрөв биднэрт байгаа юу? Авах уу? Хэрвээ байгаа бол энэ нийт хүчин чадлынхаа хэдэн үеийг хангаж байгаа юм гэдэг нэг юм товчхон асуулт. Миний бие онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа ганц төмөр илтгэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын урсгал зардал болоод хөрөнгө оруулалтын зардал нийтдээ 300 тэрбум төгрөгөөр улсын хурлд өргөн баригдсан байгаа. За үүний 38 тэрбум нь хөрөнгө оруулалт, үүн дотроос 29 тэрбум техник тоногдох хөрөмжийн хөрөнгө оруулалт байгаамаа. За эх жил бол онцгой байдлын ерөнхий газар 2 төслийг шинээр эхлүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлийн 2 төслийг хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. За үүний нэг нь бол зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл, нөгөөх нь Монгол улсын гамшигын сүрэн төсвөрлөх чадварыг сайжруулах төсөл. Ингээд нийтдээ 523 тэрбум төгрөг болж байгаа. Сая одоо ОГХ-ийн төмөр гараад ингээд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын тогтоолоор 2 удаагийн тогтоолоор тоногдох хөрөмжийн хангалтын нэмэгдэл хөрөнгийг 11 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн засгийн газрын нөөцсөн газ. За энэ жилийн хөрөнгө оруулалтаар бид дулаан мэдэрдэг 90 хайх аврах ажиллагаанд ашиглах өндөр хүчин чадалтай, наривчлал өндөртэй, зураглал хийх боломжтой 38 ширхэг доргоныг худалдаа авч байгаа. За одоо бол яг бэлэн байгаа дорон нь бол нэг 8 дорон ашиглалтанд байна. За нэмээд бол 38 ширхгийг энэ жилийн хөрөнгө оруулалт болоод засгийн газрын нөөцсөнгаас шийдэж өгсөн хөрөнгөөр худалдаж авч байгаа. Ингээд ашиглалтанд оруулнаа. За энэ ОГХ-ийн төмрийн дорон болоод нислэг төрөгтэй холбоотой асуултыг та асуулаа. Энэ Францын засгийн газартаа хэрэгжиж байгаа төслийн хүрээнд одоо үргэлжлүүлэх саналыг хүргүүлсэн байгаа. За энэ хүрээнд ОГХ-ийн төмөртэй тэмцэх нислэг тэргийг бол одоо нэмэлтээр авах ийм саналыг хүргүүлээд ажиллаж байгаа. За дроны хувьд бол ОГХ-ийн төмөртэй тэмцэх дрон нь бол төдийлөн практик ач холбогдол багтаа гэж онцгой байдлын ерөнхий газрын зүгээс үздэг. Яагаад гэвэл нисэх хугацаа маш богинотой, цэнэглэх одоо хугацаа нэлээд шаарддаг. Ер нь бол энэ дэлхийн түвшинд бол туршилтын шатантай яваа ийм зүйл байгаамаа. Өнөөдөр Монгол улсад 171 гал унтрах анги байхаас 69 анги үүрэг гүйцэтгэж байна. 66 90 хайх аврах нэгж байх ёстойгоос
51 анги салбар үүргээ гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл үйлчлэх хүрээнд 77% байгаа. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын ерөнхий газрын хангалт, хувцас хэрэглэл, тусгай зориултын техник тоног төхөөрөмжийн хангалт 57% байгаа. Энэ бол сүүлийн жилүүдэд бол өсөн нэмэгдэж байгаа. Боловч бас хангалттай үзүүлэлт бол биш байгаамаа. Ийм учраас сая төмөр гарах үед засгийн газрын 2 удаагийн тогтоолоор 11 тэрбум төгрөгийн техник тоног төхөөрөмж хувцас хэрэглэлийн хангалтыг нэмэн шийдвэрлэж өгсөн. Эх хонд 29 тэрбум төгрөг суусан байгаа. За үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийн 100 сая долларын төслийн хүрээнд бол бас бид нар саналаа боловсруулад сангийн яамд хөрвүүлсэн байгаа. За энэ төсөл хэрэгжсэний дараа бол хангалтын хувь хэмжээ 80% төрнө гэсэн тооцоололтой байна. Тийм, тэгэхээр сая таны Эрдэнэтийн асуусан хариултанд бол одоо манай хангамж 57% байгаа гэж байна шүү дээ. Тэгээд юг гэмдэ бас нэг талаас ичмээр л юм да. Азийн хөгжлийн банкны бослогын тусламжаар бид нар асуудлаа шийднэ гэж сууж идэг. Францын засгийн газартай хэлцээр өөрчлөлтнийг сууж идэг. Тэгээд бид нар мөнгөгүй мөнгөтэй ус байгаад идэг. 2015 оноос 2025 оны хооронд ашиглалтанд орсон болон ашиглалтанд орох жоо 1600-д нэмэхэд 530 тэгэхээр 2100 төсөлч анхны төсөв төртгөөсөө 2.4 их нэтээр нэмэгдсэн байлаа шүү дээ. Тэгээ бид нар мөнгөгүй биш мөнгөтэй ус байгаа байхгүй. Тэгээ ингээд юм ярихаар мөнгөний зовлон яриад л идэг. Орлогогүй биш орлоготой айл байгаа. Тэгээ анхны шатны хэрэгцээг хайж чаддаг. Одоо ингээд сая техник технологийн өндөр хөгжсөн юмуд бол одоо авран хайх ажилчин болоос олон улсад бол айгүй хурдан болсон юм л шүү дээ. Тэгээ бид нар ингээд уламж дараагаар ингээд яваад идэг. Онцгой хөдөлгөөний ерөнхий газар бүр ингээд хоош нь хайдсан. Зөвхөн боловсролын салбар, эрүүл мэндийн салбарыг ярихгүйгээр төрийн үйлчлэгээний барилга байгууламжийг ярихад бид нар нэг чиглэл үйлчлэгээ чухал юм уу? Онцгой байдлаар аврах хайх чухал юм уу гэдэл бид нар ирмэлж чадахгүй болсон юм байна. Сүүлийн 10 жил. Сүүлийн 5 жилд 135 тэрбум төгрөг өрчөөд онцгой байдлаар 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн баг. Тэний 50 нь Улаанбаатарт. Ингээ буруу ирмэлж энэ онцгой байдлын албаны буруу биш л дээ. Ер нь засгийн газрын буруу, сангийн яамны буруу шүү. Ирмэн дандаа буруу. Тэгээд одоо боцолтгүй зээлээр авнаа гэд Францын засгийн газрын тусламжаар авнаа гэд ингээ сууж идэг бас ичмэр л юм да. Одоо яамарч. Шижиг шөнө боцолтгүй зээл гэж юм байхгүй. Боцолтгүй зээл гэж байдгүй юм. Боцолтгүй тусламж гэж байдیں۔ Боцолтгүй тусламж биш. Наад цаасаа сайн унш. Наадан дээр чинь зээл гэж байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээл. Материал наадах уншицгаа. За би зарим зүйлийг давтаж хэлнэ. 2016 оноос 2025 оны хооронд онцгой байдлын ерөнхий газарт 25 төсөлд 70 тэрбум төгрөг зарцуулсан. Хамгийн их ой төмөр гардаг Дорнод Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалт нь 0. Гэтэл энэ хугацаанд 220 соёлын төвд 695 тэрбум төгрөг, төрийн үйлчлэгээний барилга байгууламж 216 төсөлд 765 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийлээд 1.5 их 80. Яагаад давтж хэлээд байна вэ гэхээр онцгой байдлын ерөнхий газрынхаа хажуутсан сууж байгаа сангийн сайд танарт ингэж хүнтэй хандж байгаа байхгүй. Тэгээд сангийн сайд одоо үг түүж явахаар тоо төв. Төсөв төртүүч яагаад нэмэгдээ тэр тал дээр тоо төв. Сүүлийн 5 жилд таны зарцуулсан 135 ихний төгрөг байгаа. 2026 оны төсвийг оруулах юм бол 165 их 80 143 тэрбум 800 сая төгрөг. Өнөөдөр асуудал нь шийдэгдсэн нэг салбарч алга. Төсвийг гарын салгаар урсгаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэн араас нэг хэн бэ гэсэн байдлаар асуулт хандж байна. Таны энэ одоо зарцуулах гэдэг 165 ихнээд 143 тэрбум 800 сая төгрөгчин Монголын үе үеийн сангийн сайд нарын нийт төсөөс хэд дахин өндөр шүү. Би энийг хэлэх гэсэн.